Би хөлбөмбөг тоглох дуртай. Элсэн дээр л толчдог. Их гулсуурн дуртай. Савлуур дээр тоглох айгуу дуртай байсан. Хашаантаа л дугуй унцдаг. Сагсан бөмбөгийг их тоглодог. Сакс тоглох дуртай. Ер нь бол савлуур тэгээ гулсуурн дээр тоглох их дуртай байдаг. Хөлбөмбөг тоглох дуртай. Нэгдсэн улсын байгууллагаас хүүхдийн эрх конвенцийг 1990 онд баталсноос хойш одоогийн байдлаар 196 улс энэ конвенцэд нэгдэж орж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх улс хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж орж байна. Хүүхдийн эрхийн конвенцэд байгаа 50 орчим хүүхдийн эрхээс 35 нь хүүхдийн тоглох эрхтэй хамааралтай байна. Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн язгуур эрх ашигыг энэ тэрнгүүд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэмэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах талаар хуульчлан баталгаажуулсан. Гэвч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт Монгол улсад ямар байгаа вэ? Хүүхдүүд насныхаа онцлог тохирсон тоглоом, урлан бүтээх, соёлын арга хэмжээнд чөлөөтэй оролцох эрх хэрхэн хангагдаж байгаа вэ? 7-24 төсөл энэ сэдвийг хөндөж байна. Тоглох эрх гэн л гоё. Мэдхгүй. Ерөнхийдөө бол нэг сайн мэдэхгүй дээ. Ерөнхийдөө бол хүүхд болгон тоглох эрхтэй. Хүссэн цагаараа тоглох тэрийг яг нэг бүрчлэн мэдэхгүй ч гэсэн яг үндсэн эрхээ бол мэднэ. Бас хүүхд эрхээ эдлэнгээ өөрөг хүлээх ёстой гэдгийг бас мэднэ. Би тоглох эрх гэж мэдгүй юм. Гэхдээ хүүхдийн эрх үүрэг гэж үзчихсэн. Хүүхдийн ямар эрх вүлээ? Тоглох эрх. Хин хамгийн гоё өвчтөг гэлээ? Өөр. Хоёр өс юм шүү. Тий. За. Тийм алдчихсан юм уу? За тэгвэл ингээ дахиад газар тэнгэрчдэг хүү. Аригч хүмүүс ондоорж ялсан юм уу тий? Даанч зураг авахаас өмнө хэдүүлээ шийтсэн. За тэг одоо зурганд ороогүй юм чи яа тийм тий. За. За ингээд тоглох эрх тий. За бич. Арай л өндөр вэ нөө? Хөх. За. Тоглох эрх бол хүүхдийн амьдралд маш хэрэгцээтэй. Хүүхдийн одоо хөгжөөг сурч боловсрох, танин мэдэх, нийгмийн амьдралд оролцох гэх мэт хэрэгцээнүүдийг хангаж байдаг эрх байгаа. Тоглох эрх, хүүхдийн тоглох эрх. Тоглох эрх. За. За одоо хүүхэд гэж юм бичих үү? За. Хаан ч хамаагүй ч. Хүүхэд. Хүүхэд гэж юу вэ? Хүүхэд гэж 18 настай хүн болгоны хүүхэд. 18 настай хүүхдүүд үү? 18 нас хүрээгүй хүн болгоны хүүхэд. Тийм хүүхдүүд. Тэгэхээр та нар бол бүгдээрээ хүүхдүүд. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд 0-18 насны хүн бүрийг хүүхэд гэж ерөнхийдөө тодорхойлж байгаа. Тоглох дуртай юу? За тоглох дургуун гараа өргөдөв. Тоглох дуртай нь гараа өргөдөв. Би ч бас тоглох дуртай тийм үү? За тэгэхээр бүгдээрээ та хүүхдүүд байх нь бүгд тоглох дуртай байх нь тийм үү? Эрх гэж юу гэсэн үг? Эрх гэдэг нь өөрийн сэргэн. Сэргэн үү? За эрх гэж юу вэ? Эрх гэдэг маань бид норматив зүйл буюу байглаас бидэнд заяагцсан зүйлийг эрх гин хинч чамааг эрхээ эдлээд явж байхад бойл эрхээ болж болохгүй үнийг л эрх гин. Бойл гээд бойлуулж болохгүй тэр зүйлийг чинь та нар эрх гэсэн үг. Өөрөөр хэлбэл та нарын хувьд бол хүүхдүүд тоглох хэрэгтэй. За дээрэс нь бас үзэл бодлоо ингээ хэвлэл мэдээллийн ингээ телевизээр ярих эрхтэй. Сургууль дээрээ ангийн дараагаа сонгохдоо яадаг вэ? Сонгох, саналаа гарах эрхтэй те. Яг тэрнтэй адилхан та нар тоглох эрхтэй. Амьдрах эрх, хамгаалуулах эрх, хөгжих эрх, оролцох эрх гэсэн дөрвөн бүлэг эрхийг хүүхэд болгон эдлэх эрхтэй. За энэ дундаа хөгжих эрх буюу хүүхэд одоо амарч тоглох нь за хүүхдийн хөгжих эрх дотор багтдаг байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд зааж өгсөн байна. Энэ агуулга өөрөө ямар агуулгатай байна вэ гэхээр хүүхэд хөгжих эрхийг хэрэгжүүлэхдээ тоглож наадах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, за цуслан дугуйлан секцэнд хамрагдах, өөрийнхөө хүссэн зүйлд явах гэд энэ үйл ажиллагаагаар дамжуулж хөгжих хэрэгтэй шүү гэд ингээд томьёолоо заагаад өгсөн байдаг. Ямар ч хэлсэн ингээд та тоглох эрхтэй юм байна. Гэхдээ
Одоо яагаад тоглодог юм? Яагаад та нар тоглох ёстой юм? Одоо аав ээж биднээс өвөө эм ах эгч нар та нарыг яагаад тоглуулах ёстой? Энэ олон зүйлийг одоо та бүхэн ийм учраас бид тогломоор байна. Та нар тогломоор байна гэж хэлнэ. Та нар тоглох ёстой. Хүүхэд учраас тоглох хэрэгтэй. Нөгөө яг хүүхдийн үндсэн дөрөв ирэх амьдрах оролцоо хөгжих суралцах ирэх яг бөөнөр ингээ багтсан шиг санагдаж байна. Хөгжих ирэх, хөгжилдөг ирэх, цагийг дурсамжтай өнгөрөөж тэгээд бас дээрээс нь Найзуудтай болох, байр суурь болох, хөгжилдөх энийг Хүүхд тоглоом болж хумал хүүхд биш болох байх. Тоглоснороо илүү олон найзтай болдог, ганцаардах, гониглох тэр сөрөг сэтгэл хөдлөлүүдээс илүү аз жаргалтай, баяр баясгалтай, нийт хөөртэй тэр эерэг сэтгэл хөдлөлүүдийг илүү их авдаг юм байна. Чөлөө цагаа өөр бүтээлтэй өөрийгөө хөгжөөд зөв өнгөрөөд найзуудтайгаа тоглож инээд хөгжүүлдэг дурсамж бүтээх нь хүүхдийн тоглох хэрэг гэж ойлгож авлаа. Хүүхдийн тоглох эрхийг олон улсын гэрээ Монгол улсын хуулиар соёрхон баталсан хэдий ч бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Хариулт нь жилд дунджаар тэгээс 18 насны 1700 орчим хүүхэд гудамж талбайдах тоглоомын хэрэгслээс унаж бэртэж түн зохигдсон гэх тоо мэдээлэл байгаа юм. Хүүхэд одоо 100 гараад хүүхэд үзүүлэг хийгдэж штеп өдөр 24 цагийн хугацаанд. Энэ хугацаанд үзлэг хийгдэж байгаа 3 хүүхэд тутмын нэг нь болгоно тоглоомын талбайд дээрээс унж гимтсэн гэсэн асуумж өгүүлэмжтэй ирдэг байгаа. Тэгээд дунджаар ер нь хөвчлэн унж байгаа нь бол нэг 5-аас 10 насны орчим тий яг ийд гадаа гарч тий би дааж одоо амьдралд идэвхтэй оролцдог тийм хүмүүс ирэхэд бол гэмтэх магадлал өндөр ирж байгаа. Хүүхдийн ясны онцлогын ерхэд бол хүүхдийн өсөлтийн зоон гэж байдаг бүх яснуудад. Өсөлтийн зооны гэмтсэн тохиолдол бол өсөлтийн хувьд бас өөрчлөлтөнд орж болно. Хүүхдийнхаа нөгөө дархлааны онцлогоос хамаарна. Хүүхдийн ясын ганц одоо мөчтөө угарлуудын хувьд болохоор хүүхдийн яс уртааш өсдөг учраас угарсан тохиолдол зөрөө баахгүй ясны хайлсан дотор угарлуудын хувьд бол асуудалгүй бол бороо үүсдэг. Өсөлтийн зоон гэмтсэн тохиолдолд бол яг хүүхдийн онцлогоос хамаарал өсөлт хөгжилтөнд хоцрогдол үүсэж болно. Хүүхдийн тоглох эрх бол маш өндөрөөр Монгол улс зөрчигдөж байгаа. Одоо жишээ дурдаад ярих юм бол саяхан хүүхдүүд тоглох газаргүй болоод хаагасан цэцэрлэг төрөлн лүү явж живжсэн тохиолдол байгаа. Зүгээр л гадагшаа гараад гэрийнхаа уртлын тоглоомын талбайг харах юм бол одоо ингээд маш их бороо засны улмаас ингээд зэвэрчгсэн эсвэл ер нь ганцхан шиг улсуур байдаг ч юм уу. Энийг ер нь бол хүүхдийн тоглох ихэд маш халдж байгаа, тийм зөрчигдөж байгаа нөхцөл байдал гэж бодож байна. За ялангуяа хүүхдийн тоглох эрхийг зөрчиж байгаа хамгийн одоо ноцтой жишээнүүд бол гэр хорооллын одоо бүсэд маш ихээр төвлөрдөг. За өөрөөр хэлбэл Монгол улсад хүүхдийн тоглоомын талбайн нэгдсэн стандарт гэж байдаг хэдий ч цаасан дээр бичигдсэн стандарт амьдрал дээр хэрэгждэггүйгийн тод жишээг үзэгч та яг эндээс харж байна. За зөвхөн энэ тоглоомын талбай ашиглалтаас гарсны бас нэг гол шалтгаан нь яг энэ ард харагдаж байгаачлан автомашины одоо зарчих хэсгээс ердөө 5 хаалх мэн зайд байрлаж байгаа. За мөн гэрлийн шонгууд болон өндөр хүчтэлийн шон мөн яг энэ хэсэгт байрладаг. За дээрэс нь яг миний зүүн гар талд бол 10 м гаруй зайтай Сод Монгол шатхуун түгээх станц байрлаж байгаа учраас за энэ мэтчлэн хүүхдийн тоглох эрх ялангуяа гэр хорооллын хязгаарлагдмал бүсэд зөрчигдөж байгаа байдал маш олноор анзаарэгдэж байгаа юм а.
Монгол улсаас бол хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бол нэлээд ажил зохион байгуулдаг төрөөс өөр гэсэн бодлоготой. Гэвч одоо яг сүүлийн үеийн барилгажилт, хотчлолтой холбогдуулаад хүүхдийн тоглох эрх бол хязгаарлагдмал байна. Тоглох эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тоглох эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол бас хөгжих эрхээ хязгаарлуулж байна гэсэн ийм зүйлүүд бол байгаа. Шудраг устай хэрэглэгчийн төлөө газар дээр ирж байгаа гомдлуудын бас тодорхой хэмжээний зөнхлөх хувь дээр хүүхдийн тоглоомын талбай асуудал хөндөгддөг. Ямар асуудал хөндөгддөг вэ гэхээр жишээлбэл хэлэх юм бол 200 өрхтэй орон сууц барьлаа гэхэд гадна талд байрлаж байгаа хүүхдийн тоглоомын талбайг 10 хүүхэд ч тоглож чадахгүй хэмжээний юм тоглоомын талбайг тавьчих байршуулж байгаа гэдэг ийм асуудал яригддаг. За энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хүртээмжний асуудал буюу хүүхд төрөг тоглох эрхээр хангах тэр хязгаартай асуудал нэгдүгээр ороод ирж байгаа. Одоо жишээлх юм бол нэг л гул суур тавьсан ч гэдэг юм уу те. Тэгээд тухайн газар нь одоо нэг жижигхэн талбайд нэг жижигхэн тогтчлт хийсэн. Тэгээд тэрийг болохоор одоо бүрэн дүрэн хангалттай хийчлээ гэж үздэг. Гэтэл үнэндээ нэг хотгонд маш олон хүүхдүүд байгаа. Маш олон одоо хүүхдүүдийн тоглох одоо хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг одоо яг хангаж ажиллаж байгаа гэдэг дээр одоо миний хувьд болохоор ер нь бол тийм хангалттай сайн биш байдгаа гэж одоо мэрэгчлэнийхаа зүгээс ер нь бол үзэж байгаа. Сакс тоглолоо гэд надаас ерөнхийд бол нэг дээд үе, хоёр дээд үе ч юм уу тиймэрхүү ах нар ерөнхийд бол шийдний ганц байгаа тэр шийдийг ерөнхийд бол эзэгнээ тоглочих юм бол тэр хүүхдүүд нь хараа сууж явах хэрэгтэй гэсэн тиймэрхүү зарчмаар ерөнхийд бол одоогийн тоглоомын талбаанууд байгаад байгаа байхгүй. Зөндөө олон хүүхэд байж хаад одоо бүгд очиад тоглож чадахгүй шүү дээ. Тийм болохоор ингээд ээлжлээд бинийгээ савлуур дээр суухыг нь хүлээх ч юм уу яг нэг тийм байдаг. Гэтэл үнэндээ хүүхдэд одоо стандарт одоо заасан талбай гэж байна. За нөгөө талаас олон хүүхдүүд хамтдаа тоглоход те одоо тоглоомын одоо хүрэлцээч гэдэг юм. Энэ зүйл маань ингээ их бэжэж хүүхэд болгонд хүртээмжтэй тэр тоглоомын талбай чухал юм аа. Манай ойлцоо тоглоомд байдаг тэр тоглоомын талбай нөгөө нэг гулсуур тэгээд нөгөө нэг иргэдэг юм тэгээд савлуур тийм л хийдэг юм. Тэгээд нэг тэр гулсуур мосоор төмөр болохоор заримдаа нөгөө нэг хөдлөөд хүүхдүүд тэгээд зарим нь нөгөө наач аюултайгаа тоглолдог байхгүй. Ингээд тоглоомын талбайд очихоор амар юу байдаг, эрсдэлтэй байдаг хүүхдүүдэд манд дүү тоглож исэн гэмтчихсэн. Та манай аав ээж тэрнээс хойш тоглоомын талбай явуулахаа байсан. Нөгөө нэг томчууд нь турник мөрникэн дээр гарна гэд гулсуурын доор байдаг зөөлөө ингээд самруудыг аваачаа тэр дээр тавьчихдаг болохоор жоох хүүхдүүд гулсаад зарим нэг унаж хөл мөлөө бэлтгэжсэн тохиолдол байж гэж сонссон. Гулсуур мосуурн тэгэл зарим манай тэнд байдаг гулсуур нь пяурд тэгээ цоороод унцдаг зарим нь. Тэгээд савдуур мавдуур болохоор уяагаар уйчдаг. Тэгээд тасарч унаад хүүхдүүд бэрчижсэн. Эргэдэг тоглоомнууд одоо яг ингээд цэвэр төмрөөр хийцэн маш хүнд. Тэгээд ингээд голд нөгөө нэг шар гэж нөгөөд ингээд эргэлдүүлж тоглодог. Тэгээд сандал мандал нь ямар ч юм зөрүүлтийн бүсмэс байхгүй. Зүгээр л нэг юм төмөр сандал дээр хүүхдүүд суучаад өөрөө одоо хөлт жорж амжаагүй хүүхдүүдийг суулгачаад эргүүлээд тоглож идэг. Тэрэндээ хүүхдүүд өөрсдөө кап авдаг чижиж тэр хүүхд унлаа гэхэд эргэлдэж явах хувцастай хүүхд унлаа гэхэд араас нь ирээд тэр хүнд төмрөөр ахаа зохих боломжтой. Тиймэрхүү тохиолдлууд ерөнхийдөө бол наваг баахад зөндөл гардаг байсан. Ихэнхдээ савлуур дээр тоглодог. Гэхдээ тэр савлуур нь ингээд доошоо унцдаг. Тийм болохоор ер нь бол ихэнхдээ тоглоомын талбайд очдог. Юу зогсоол байхгүй гэд машинаа оруулаад тавьчихдаг. Тэгээд хүүхдүүд дундаг дугуйны зам дээр ингээд тоглож явахад машинууд яваад явах эвгүй байдаг болохоор ер нь дийлэнх бол гэртээ цагийг өнгөрөөдөг. Хашаанаас гараад найзуудтайгаа юм ярьж суудаг. Тэгээд түүнээс бол тоглож чаддаг. Зөндөө машин яваад эрсдэлтэй байдаг. Төр засгаас ер нь зохион байгуулж байгаа энэ ажлууд нэлээдгүй одоо газар аваад олон газруудад үйл ажиллагаад одоо хүүхдүүдэд зориулсан цагийг өнгөрөөх тийм талбайнуудыг барьж байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаас яг энэний нөгөө нэг чанар хүртээмжийн асуудал нь яг тийм хангалттай сайн биш байгаа юм шиг харагддаг. Маш муу хурц үнэртэй материалаар хийсэн тоглоомын одоо талбайг тавьсан байна.
хурц эртээ эрмэгтэй зүйлс байна. Тэрэнд нь бол хүүхд тоглож байгаад одоо бэртчинь, гэмтчинь гэдэг ч юм уу. Тоглоомын талбар одоо ялангуяа дулааны улирал тоглож байгаад хашил хөгчлөө гэдэг ч юм уу те. Энэ өөрөө ямар асуудал байна гэхээр нөгөө хүүхдийн тоглоомын талбай MNS 6751 2019 гэсэн стандарт байдаг. Энэ стандартыг л ерөөсөө байнга зөрчиж байгаа. Өнөөдөр Монгол улсад хүүхдийн тоглоомын талбай ерөнхий шаардлагыг тавьсан стандартыг баталсан байна. За энэ стандартыг 2019 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлээд дагаж мөрдөж байна. За манай энэ одоо хамгийн сүүлд одоо энэ мөрдөж байгаа энэ стандарт дээр хүүхдийн тоглоомын талбай хэмжээг бол зааж өгсөн. За одоо 6 сартаас 23 сартай 2 нас хүртэл хүүхдийн тоглоомын талбай бол 50 м квадрат байна. За 2 насаас 5 нас хүртэл хүүхдийн тоглоомын талбай бол 100 м квадрат. За ингээд 6 наснаас 12 насны хүүхдийн тоглох талбай хэмжээ бол 150 м квадрат. Гэвч 13-аас 18 насны хүүхдийн тоглоомын талбай хэмжээг бол заагаагүй л гэсэн үг. За ингээд энэ стандартыг харахаар хамгийн багадаа орон сууцны хороолол дээр одоо нэг 50 150 гэдэг нэг 300 м квадратын талбай дээр хамгийн бага талбай шүү. 300 м квадрат талбай дээр насныхын ангиллын төвчлөлтийг хийсэн л ийм тоглоомын талбай байхаар харагдчих. За бусад зөндөө шаардлагууд байна л да. Камержуулт байх, тийм ээ, гадаргуун талбай хэмжээний хүчин зүйлийн нөлөөлөл нь ямар байх ёстой вэ гэдэг юм ингээд олон бол шаардлагууд бол тавьж байна. Хүүхдийн тоглоомын талбай стандарт одоо шинжлэхдээ 2019 онд батлагдсан. За манай газраас бас 10 зуун баримтчигтад тусгасан. За стандарт бол сонгож хэрэглэх эсвэл зайлшгүй хэрэглэх ийм одоо сонголттой. Хүүхдийн тоглоомын талбай стандарт бол хамгийн гол нь одоо яг стандартыг одоо тодорхойлж яриад бол маш их юм бол. Тухайн тоглоомын талбай стандарт маань одоо дотор орчных мөн одоо гадаад тоглоомын талбайн стандарт өөрөө ямар байх вэ гэсэн зохицуулт бол стандарт бол шинээр туссан. Хамгийн гол нь чанартай, аюулгүй, өнгө үзэмжтэй байх ийм л асуудал байна. Хүүхдийн тоглоомын талбай. Дээр нь одоо тэр насны ангиллаар нь байдаг байх хэвээр. Хамгийн энгийнээр одоо хог эгдлийн зэгийн тодорхой хэмжээнд зайтай байдаг. Хүүхэд гэмтэх ямар нэг зүйл байхгүй байх хэвээр. Эвдрэл гэмтэл учруулах. Эвдэрч гэмтсэн байвал тухай дарууд нь засдаг. За төв цамаас хол байдаг ч тийм хашаа тусдаа одоо хамгаалалттай байх хэвээр. Анхааруулга тэмдэглэгээтэй байх хэвээр. Нийтлэг одоо юм стандартууд байх хэвээр. За тоглоомын талбай аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал бол зөвхөн одоо бас нэгдлийн байгууллагын чиг үүрэг биш ээ тий тухайн тоглоомын талбайг одоо байгуулад ашиглаж байгаа. За дээрээс нь хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага бүрийн энэ оролцоо их чухал. 3 сая иргэний сая гаруй хүүхэд байна. Тэгэхээр 3-1 л хүүхэд байж тарах гэдэг байхгүй хамгийн тооцоол ингээд тооцоолоо бодоод үзэхэд тэгэхээр бол яалтчгүй энэ бол хангалтдаггүй хэмжээний тэр хүүхэд нийт хэдэн хүүхэд байгаа юм бэ тэр хүүхдүүдэд тоглож хөгжих хэрэгээ хэрэгжүүлэхэд нь тоглож наадах тэр тоглоомын талбай хэмжээг тийм ээ яг тодорхой зааж өгөөгүй л байгаа байхгүй юу. Шинээр баригдсан орон сууцны хороололд хэдэн мянган хүүхдээр хэдэн метр квадрат талбайтай стандартынхаа дагуу хүүхдийн тоглоомын талбай байна уу тийм ээ. Тэгэхээр одоо ингээд 6 блокийн 140 айл 4 айл ингээд 2000 айлын орон сууц байлаа гэхэд дунд нь нэг л жижигэн тоглоомын талбай байгаад байдаг. За бид хэрвээ хүүхдийн тоогоор байх юм бол тэнд хамгийн багадаа 5-6 тоглоомын талбай нас насны ангиллаар тустай байхаар ч юм уу ийм л харагдаад байгаа. Энэ дээр л гол анхаарах хэрэгтэй байна л гэж үзэж байгаа. Нэгэнт стандарт нь байна. Тэгэхээр хүүхдийн одоо жишээлбэл хэдээс хэдэн насны хүүхд тоглох ёстой вэ гэдэг насны зориултаар нэгдүгээр тоглоомыг байрлуулах ёстой. Жишээлбэл бага насны хүүхдүүд өндрийн түвшинд тааруулаад хурц ирмэгтэй магадгүй жишээлбэл гус урны тавцнаг ч юм уу хүүхд гүйж байгаа толгоогоо цохоод ахалцдаг ийм тоглоом байж болохгүй. За гүйж байгаад унахад одоо жишээлбэл бэртэхгүй осол гэмтэлд орохооргүй байх түвшнийх байх хэрэгтэй гэдэг юм. За магадгүй нөгөө талдаа жишээлбэл гус урны налуутай хамааралтай асуудал байна. Хит өндөр тэ хит огцом налуу гус ур ичдэг тэрнээс хүүхдүүд гулгаж буухтаа унаад бэртчихдэг асуудал очив. Тэгэхээр энэтэй холбоотой асуудлыг бол бид нар тухайн улсын комисс болон барилга бот байгуулалтын яам за барилгын хөгжлийн төв гэдэг ийм газруудад бол манай байгууллагаас аль байсан ирсэн гомдлуудыг бас уламжлах нэгдэлтэй нөгөө талдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг талаасаа бас яг энэ дээр тодорхой хэмжээний хяншилгалтын үйл ажиллагааг бол мэргэжлийн албан байгууллагатай хамтарч хийдэг.
нийслэлийн хэмжээнд тоглоомын талбай маш ихээр байгуулагдж байгаа ч гэсэн түүний 70% нь яг ингээд нөгөө одоо яг аюулгүй тоглох тийм нөхцөл нь бүрдээг байдаг гэж уншиж байсан. Үндсэндээ Улаанбаатарт 1420 орчим тоглоом талбай байна. Гэхдээ тоглоомын талбайг одоо манайхан бол жиргэжүүлэх талбайтай гэдэг ус заримдаа андуурдаг тийм ээ. Хүүхдийн тоглоомын талбай бол одоо насны ангилалтай 3 ангилдаг. Одоо гэтэл одоо манай Улаанбаатар хот бол яг тэр ангиллаар байхгүй. Одоо нэг байрч гэдэг юм уу, нэг сөөгч гэдэг юм уу голдооны талбайтай тэрэнд нь бол одоо 6-7 сартаагаас ахгуулаад одоо 18 хүртэл насны хүүхдүүд бүгд тоглоод тэгээд тэр нэг эвдэгч гэдэг юм иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Энэ тал дээр бид нар их нарийн судалгаа хийгдсэн. Тэгээд холбогдох судалгааны дүн мөнгө бол танилцуулаад энэ жилээс энэ холбогдох байгууллагууд нь бас арга хэмжээ аваад зөвхөн яг одоогийн байдлаар хэдвэл Улаанбаатар хотод байгаа одоо тэр тоглоомын талбай аюулгүй байдлыг хангах сайжруулахтай холбоотой 120 тоглоомын талбайг энэ жил зас сайжруулсан. Цаашдаа энэ стандартын шаардлагыг хангуулна гэдгийг бол одоо бүх шат шатанда одоо хэрэгжүүлээд ингэ ажиллаж байгаа. Иргэдэнч гэдэг юм уу одоо ингээ өөрсдийн дуу хоолойг аюулсаа илэрхийлдэг байвал одоо аюул сайныг барьцсан. Гэтэл хинч мэдээгүй байж идэл гинт барьцсан байвал тэр нь өөрөө чанар хангагдаагүй ч гэдэг юм уу те. За нөгөө талаас хүүхдийн нөгөө аюулгүй байдлыг хангасан тэр нөгөө материал тэр зүйлийг ашигласан байдал нь заримдаа юм нөгөө харилцангуй адилгүй юм шиг ер нь санагддаг. Заримдаа нөгөө хүүхдүүд маань ингээд тоглоомын талбай байхгүйгээс тухайн орчинд нь байхгүй учраас маш хол газар ингээд очиж тоглодог гэсэн ийм асуудлууд ер нь ингээд хүүхдүүдийн донд ингээд байдаг. Тэр энэ үед одоо хүүхдүүд эрсдэлд орох аюултай. Гэтэл гэрээсээ гараад ойрхон ингээд эцэг ихийнхаа нүдэн дээр тоглоомын талбайтай болчих юм бол тэрнээр ингээд тоглох юм бол хүүхдүүдэд маань чухал аа. Би өөрөө гэр оролд амьдардаг учраас гэр ороолын тэр нөгөө газрын дэд бүтцээс хамаард юм уу яа тийм нөгөө тоглоом талбай айгу цөөхөн байгуулагдсан байдаг. Тэгээд тоглоом талбай болохоор байрны тоглоом талбай байдаг. Манай гэрээс хол байдаг болохоор тэг сайн тоглож чаддаг. Тоглоомын талбай байдгүй. Байгсан ч хол байдаг. Очоод тоглохоор дандаа ахнаар дээрлэгдэг. Манайх нөгөө уулын өрөө дээр болохоор бүр доошоо засамлаад байгаа жалхсаар байгаад байрны голд лээд. Байрны тоглоомын талбай руу дандаа явдаг. Тэгээд хэрвээ тэгтээ жоох хүүхд болохоор бие дааж чадахгүй. Тиймээс зүгээр л яг гэрийн гадаа шоргон дээрээ л тоглоо ячдаг. Ойрхон тоглоомын талбай дээр очиж тоглохоор байрны хүүхдүүд энэ чинь манай тоглоомын талбай өмчөрхөс үзэл жоохон байд юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдийн эрх нь маш ихээр зөрчигдөж байгаа нөө ойр орчинд мэдээж тоглоомын талбай байхгүй болохоор гадаа гарч чадахгүй тэгэл гэртээ ингээ байгаад хахаар ирүүл амьдрах ингээл өсөл төгжүүлгээ бүх зүйл нь сөргөөр нөлөөлдөг гэж бодож байна. За ууг нь хүүхэд чинь өөртөө тухтай ээлтэй орчинд аюулгүй газар тоглох хэрэгтэй шүү дээ. За манай гэрээ оролцоо тоглоомын талбай бол байхгүй. Жохон хүүхдүүд нь бол гадаа гудамжиндаа тий бохор газар тоглож идэг шороо угаац муугац засгацсан тийм газар ер нь тоглодог. Ахлах анги манг болоод эхлэх юм бол жохон өсвөр үеийн хүүхдүүд нь энэ тэнд заал авч тоглодог. Байрныхаа гадаа тоглох юм бол тоглоомын талбай байхгүй. Тийм болохоор өөр байр руу явах ч юм уу яг нэг тийм асуудалтай байдаг байсан. Тэгээд ер нь тоглоомын талбай дутмаг учраас хүүхдүүд их хөвчлэн өөрийнх нь нутаг дэвсгэрээс гарах тохиолдлууд маш их байдаг. За тэгээ гарч явахдаа ганц хоёр гудамжаар биш бүхэл бүтэн хэд хэд автобусны буудал өнгөрж байгаа тоглоомын талбай хайж болоод тэрэн дээрээ цагаа өнгөрөөдөг. Өөр байран дээр очиж тоглохоор жоохон гэрээс хол тэгээд яг ингээ гэрийнхаа гадаа тоглохгүй болохоор ингээл эцэг их өөр ташаа явахгүй шүү гээл те. Тэгээ бас дээрэс нь ингээл одоо нөгөө өөр хүүхдүүдтэй харьцах энэ төргээд жоохон тиймэрхүү асуудлууд гардаг байсан. Одоо нөгөө тоглоомын талбай байхгүй хүүхдүүд чинь зүгээр л нэг шорон дээр тоглолтог тий аль эсвэл гэртээ тэгээд ер нь хүүхдүүдийн тоглох хэрэг бас тэрэн дээр зөрчигдөж байгаа. Зарим хотхнууд нь болохоор бүр маш гоё тоглоомын талбай дунд нь байдаг тий заримд нь болохоор тоглоомын талбай байтугай тэнд нь зүгээр явган хүн алхахад бас аюултай байдаг. Хотын төвөөс жоохон алслагдсан газар амьдардаг. Тэгтээ ингээд шороо одоо гэр хороол болохоор хүүхдүүд шорон дээр
нэлийн тоглодог байсан. Гэтэ нэг үеигээ бодвол арай гайгүй тоглох талбай одоо тийм хүртээмжтэй биш ч гэсэн тодорхой хэмжээнд ихссэн. За миний хувьд болохоор ер нь бол улс орны хөгжил гэдэг зүйлд иргэн бүрийн оролцоо ер нь айгүй чухал байгаа. За иргэн бүрийн оролцоо гэд ярихаар хүмүүс болохоор айгүй том зүйлийг боддог. Гэтэл үнэндээ бидний юм нэг эхлээд хандлагаа өөрчлөөд одоо миний одоо хүүхдийн тоглох ёстой энэ орчин би өөрөө бүрдүүлнэ гэдэг ийм сэтгэлгээтэй эхлээд болоод хандлага өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр би 144 айлын орон сууцтай 6 блокийн дунд амжирахад миний хүүхдийн тоглоомын талбай ганцхан шийдэл байна. Гэтэл энэ дээр би 6 жил амьдрахтаа 7 жил амьдрахтаа нэг ч удаа асуудал тавьж гаргаж ирээгүй. Энэ миний эцэг миний хандлага үнэхээр хүүхдийнхээ төлөө байж чадж гэнэ гэдэг тэр үгүүл болчихж байгаа байхгүй. Тийм учраас энийг одоо төр засаг хийх ёстой. Эсвэл одоо тухайн орон нутгийн одоо удирдлагууд хийх ёстой гэдэг энэ байр сууриас гэхээс илүү тухайн одоо орон нутагт амьдарч байгаа гудамжных нь нийлээд хөршүүд нийлээд хамтдаа ингээд хүчээ нийлүүлэх юм бол одоо Монгол улсын хэмжээнд маш олон тоглоомын талбай хүүхдүүд одоо цагаа зөв боловсон өнгөрөх тийм орчныг нь бид нар бүрдүүлж чадах юм болоо гэж миний зүгээс боддгоо. Одоо тэдэн байрныхаа дунд нэг тоглоомын талбай ч юм уу тэгээ зааж өгөөд заавал тоглоомын талбайдаа болгож өгөөсэй гэж бас хүсэж байна. Амар гой гусууртай, савлууртай нэг гой хөгжилдөх тиймэрхүү томч байсан, жижигчээс хамаагүй яг стандартын дагуу хийдэг байгаасай. Тэгээд хүн бүхэн хүүхэд олгонд нээлттэй тэгээд одоо сайхныхын төлөө бие биелдэр нь хөгжих зорилгоор тийм тоглоомын талбай тоглоомнууд илүү олон хүртээмжтэй болоосай. Манай гэрээ болцол тоглоомын талбай баригдвал ямар ч хамаагүй зүгээр л том жижиг ч байсан хамаагүй харин ганцхан хүүхдэд ямар ч эрсдэл аюулгүй тийм л тоглоомын талбай байвал том жижигээс ч хамаагүй. Тиймээс хүүхэд бүрд нь яг тохирсон хүүхдийн бие махбодыг хөгжүүлэхээр тийм яг айгүй гоё гусууртай, савлууртай, дүүжинд нэг хамаг тоглоомонд байрлуулад нэгт 2 саксны талбай байх хэвээр, тэгээ хөл бөмбөнд байх хэвээр. Тэгээ боломж байвал яг тэр тоглоомын талбайгаа тойруулаад хөөхөн дугуун зам, гүйдэг зам, явгууны зам гээ хийчихвэл тэр яг л гоё нөгөө оновчтой тийм тоглоомын талбай болох юм болов гэж бодож байна. Томчууд хүүхдүүд ихлгүй бүгдээрээ ямар эрэхтэй, ямар үүрэгтэй гэдгээ ухамсарлаад тэрийгээ яг биелүүлээд хангаад явж явах юм бол асуудал гарахгүй л гэж боддог доо. Тэгээд шийдвэрлэх хэмжээний албан тушаалтнууд нь ч гэсэн наацхийн ээж аавууд нь ч гэсэн би хүүхдийнхээ өмнө би ямар хариуцлага, ямар үүрэг хүлээсэн, хүүхд маань эргээгээд ямар үүрэг оролттой байдгийг гэдгээ мэддэг. Тэгээд тэрийгээ яг цохих ёстой төвшөнд нь хангаж чаддаг байвал асуудал шийдэгдэнэ л гэж боддог доо. Бид энэ сэдвийг орхихгүй. Гарч шийдлийг олж стандартын бус тоглоомын талбайнуудыг шинжилэн сайжруулж, огт тоглоомгүй газарч стандартын шаардлага хангасан аюулгүй эрүүл тоглоомын талбайг бий болготлоо энэ талаар мэдээлсээр байх болно. 7/24 төсөл хүүхдийн тоглох эрхийн асуудлын талаар яриад хэлцээд өнгөрөхгүй. Бид асуудлыг шийдүүлнэ, шийднэ, бодит үр дүнд хүрнэ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. 7/24 төсөл эх 7 хоногт өөр нэгэн сэдвийг хөндлөн ярилцах болно.